2000-ад оны үед хэрвээ оюутан цэрэг байсан бол би заавал явах байсан. Ялангуяа ерөөсөө зуны амралтаараа шүү дээ. Зуны амралтаараа оюутан цэрэгтэй тэнцлээ, явлаа. Цэргийн бүх шатны мэдлэг эзэмшлээ, ирлээ. Хэрвээ тэр үед тийм гоё боломж байсан бол би үнэхээр заавал явах байсан. Одоо үеийн залуучууд маань бас дүүнэр маань үнэхээр азтай. Энэ жил ялангуяа бүр 2 3 дугаар курсынхнийг оюутан цэрэгт явах боломжийг одоо Батлан хамгаалах яам, Жанжин штаб, ийм Монголиа хамтраад бий болгож юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бас 1-р курсынхнийг их мэтчлэн, Монголын төвчсөн сургуулийн оюутнуудыг их мэтчлэн ингээд маш том юм боломжийг олгож байгаа. Энэ бол үнэхээр одоо юу гэдэг алдаж болохгүй боломж гэж үзэж байна. Оюутнуудаа хандаж хэлэхэд бас сайн сураад 2.8-аас дээш голчтой төгссөн бол та оюутан цэрэгт хамрагдах бүрэн боломж байгаа шүү. Цэргийн албаа нэр төртөө хаах, за мөн оюутан цагаа оюутныхаа зуны амралтыг бас үр бүтээлтэй ашиглах ийм одоо ховорхон боломжийг бид өхөн олгож байгаа шүү. Оюутан цэрэгтэй идэвхтэй хамрагдаарай.